Сайн уу манайхан? Дараагийн бичлэгээр уулзч байгаадаа баяртай байна. Бичлэгийн чанар болон дуу оруулалтыг сайжруулахын тулд та бүхэнд ямар нэгэн шүүмж, санал хүсэлт байвал доорх комент хэсэгт сэтгэлдээ үлдээгээрэй. За ингээд бичлэгтээ орцгоё. Үзэгдэл шилжих мөчөд эмнэлэг харагдах ба Юсоны ах нь эмнэлгийн коридороор яарангун Юсоны өрөөний хаалгыг татан орж ирэхэд Юсон утсаа оролдон эмнэлгийн орон дээр хөвтөж байв. Үүнийг харсан ах нь эмсхайгаа даран санаа амархад Юсон "Өө, та ирж гисэн үү? Юу вэ? Хүн эргэж ирж байж яаж ингэж гараа усан ирж чаддаг байна?" Ах нь хэлээрээ тууцаж байгааг чинь харахад Алитийн зүгээр болчихсон бололт. Баатрангуй. Ингээд Дэми өглөж байхаар дэлхийн амар амгалан сахихаар явбал ямар вэ? Та цээжиндээ хутгалуулаад твтэж байгаа хүнийг ажилуулах гээд байгаа юм уу? Жүвжиглэхээ болж үз. Чи Алитийн эмчилгээний ундаа уугаад эдгээгшэд ашиглажсэн л үсттэй. Тийм ч гэсэн эн чинь зүгээр нэг энгийн шарах биш байсан шүү дээ. За яах вэ? Чиний гэрээ хийсэн ээлдэр чинь энгийн нэгэн биш болохоор чиний сэргээлт ч гэсэн энгийн байх аргагүй л дээ. За, тэгж тултал нь магтхан чаашийн. 50 дугаар төвшөнд хийгддэг сэрэлт нь ээлдэр бүрээс хамаарч өөрөөр хэлбэрээр явагддаг. Миний хувьд энэ нь өөрийнхөө тусгалтай тулалдаж ялах байсан. Авсан шагнал маань өөрийн төрлөх авьяас байв. Өөрөөр хэлбэл би өмнө нь олж авсан бүх шидийн карт болон үзүүлэлтүүдээ дахин давхарлаж авна гэсэн үг. Систем. Та аль хэдийн хүйтэн элд бүтээх шидийг эзэмссэн байна. Шидүүдийг нэгтгэж хүйтэн элд бүтээх 2 од болгон хүчрхжүүлэх үү? Та аль хэдийн мөсөн сум шидийг эзэмссэн байна. Шидүүдийг нэгтгэж хүчрхжүүлэх үү? Та аль хэдийн окулус шидийг эзэмссэн байна. Шидүүдийг нэгтгэж окулус 2 од болгон хүчрхжүүлэх үү? Ямар тааж авах ёстой бүх зүйлээ авчихсан болохоор одоо зүгээр дээ. Тэгээд даалгавар нь юу юм? За байц. Орлон сүйтгэгчдийг олж устгах даалгавар байна. Энэ нөхөрч жинхэнэ хорин санаатан байна да. Энэ цаг үед олж харахааргүй л галзуу амтан байна. Юсоны ах нь түүнд цуурал галдан шатаагчийн жинхэнэ төрөг нь хард оглогч байсан байна гэсэн гарчигтай утсан дээрээ бичлэг үзүүлэх ба хүмүүс ойрлолдон хашгиралдан гал гарч байна хэмээн зүгтах ба нэгэн үлмэдэх нөхөр энэхүү цөхрлийн аялал үнэхээр сэтгэл баясан мэгшиглэж байна. Тэнийг мунхаг хүмүүс өвдөг сөхрөн жижирцгээ. Галдан шатаагч Бектунс. Агуу маэстро би. Та нарт гайхамшиг турлагийг мэдрүүлэх болно. Дэлхийн ертөнцийг шатааж миний галыг түгээ. Үүнтэй зэрэгцэн дэлбэрэлт гарan барилга нурж галын машин ирсэн ч галыг унтрааж дийлэхгүй байлаа. Хүмүүс амиран авраарай гэж хашгиралдах үед систем галын эзэн багталтайгаар инээж тоглогч Бектунсууд шагнал хайрлав. Бектунс танаас л ийм зүйл хүлээж байлаа. Миний урлагийг ойлгодог цорын ганц уршгүй бол зөвхөн та шүү галын эзэн минь. Нөгөө мунхаг хүмүүсийн гар хөл болсон цагдаа нар намайг барихаар давхиад хүрээд иржээ. Гэмт хэрэгтэн цамхаг руу орсон бололтой. Тэр нь төвшин 4-ийн арена цамхаг. Систем. Арена цамхаг төвшин 4. Дуэлийн формат. Орох тоглогчийн тоо хамгийн багадаа 1, хамгийн ихтэй 2 тоглогч. Дэлгүүр ашиглах боломжгүй. Цагдаа. Новш гэж орох хүний тоог хязгаарлажсан байна. Систем. Даалгавар. Ялалт байгуулах. Тусгай мэдээлэл. Цамхаг руу аль хэдийн 1 тоглогч нэвтэрсэн байна. Хаагдахад үлдсэн хугацаа 58 минут 59 секунд. Юсон. Тоглогчид гэдэг баатрууд биш. Гэхдээ дэлхийг шатааны нэ. Энэ зүгээр нэг энгийн галзуу амтан биш байна. Химэн Юсон асар хилэнтэй харцаар харан цамхаг руу нэвтэр. Цамхаг дотор. Бектунс. Айл тэнэг нь энэ удаад юу? Чи чинь эмээ. Энэ би байна. Галзуу новш минь. Химэн Юсон уурлан илдээ бүтэв. Баатар хаан. Хэрв чи бол миний урлагийг ойлгож чадна үстэй. Хоёулаа хамтдаа ингээд үгээ дуусгаж амжаагүй байтал Юсон. Чи зүгээр нэг урлагийн өвчнөр өвчлсөн галзуу мал.
Энэ дэлхий яахаар юм галзуу новшнуудаар дүүрчихдэг байна. Бектонс. Юугаар дүүрсэн гинэ? Чи яаж зүрхэлж, яаж миний урлагийг үнгөөдүүлж, бөөнөр нь үйлдвэрлэдэг хямдхан бараа шиг үзэж зүрхэлж байна. Миний галыг хар. Үндсэн ур чадвар, тамийн галын оркестр, флейт, трампет. Хэмээн Бектонсуу Юсон руу галт хөгжмийн зэвсгүүдээр галлах ба Юсон энэ хооронд дайралтуудаас нь бултан урлагийн өвчний шинж тэмдэг нь өөрөө өөртөө уурлаж галзуурх билүү хэмээн түүнийг үгээр хідэн дайралтуудаас нь бултаж байв. Бектонсуу уурлан Тифани бомбөр хэмээн дээрээс нь асар том галан бөмбөрүүд Юсоны дээрээс унгах ба ингээд чи баригдлаа сон. Чи наадаараа намайг барьж чадахгүй. Одоо энэ тоглоомыг дуусгах цаг болсон. Дүгээ дуусгаж амжаагүй байтал Бектонсуу аврах том галын хоёр зохиураар Юсоныг хоёр талаас нь хавчин барьж авах ба үүндээ баясан. Баатар хаанаар хийсэн урлагийн бүтээл би гайхамшигт шилдэг бүтээл хийх болно. Гал шатаж байгаа Юсоны дүрс. Чи хаашаа хараад байгаа юм? Энэ чинь миний үлдэгдэл дүрс гэж хэлэн сарнахтай зэрэгцсэн жинхэнэ Юсон Бектонсуугийн ардаас харж ярин сэлмээс авах үед Бектонсуу тэрхүү дайралтаас булттал Юсон хөөх чи үнээс бултчихсан уу хэмээн хүйтэн харцаар харах үед яаж хуурамч дүрсэнд дуу хоолой байх ёсгүй. Юсон би чамд бүхнийг тайлбарлаж өгөх тийм ийдэг хүн биш. Систем Oculus зэрэглэл домог 2 од үзүүлэлт тодорхой нэг бай эсвэл олон тооны тодорхойгүй хүмүүсийн харах мэдээллийг өөрчлөх хуурах чадвартай. Энэ шидийг ижил төвчний эсвэл түүнээс дээш төвчний сэтгэл зүйн удирдлагын шидтэй зэрэг ашиглаж болохгүй. 2 одны хүчрхэгжүүлсэн нөлөө. Хуурч байгаа харааны мэдээлэлд 3 секундын турш түлхүүр үг бодит биетийг олгоно. Бодит биет. Энэ хугацаанд гуурамч дүрс нь физикээр бодиттой нөлөө үзүүлж цохиж чадна. Юсон ядаж өгөхийн чинь өмнө үзэгчдийг чинь дүүргэж үгүй. Энэ магадгүй чиний өгөхөөс өмнөх хамгийн сүүлийн амьд тоглолт байх болно. Бектонс миний урлаг хизээж өгөхгүй гэж хэлэн өөрийгөө шатаан дэлбэрв. Юсон гайхан. Систем та тулаанд ялд байгууллаа. Дайралт амжилттай дуслаа. Гар хаалгыг сонгоно. Юсон новш гэж гар хаалга нь хүртэл 2 сонголттой байхтай яах вэ? Цамхаг дотор тоглогч өөр тоглогчийг алж болохгүй дүрмтэй. Ядаж хаалгаар гарахын өмнө тархийг нь баг зэрэг эргүүлчихдэг гэж. Систем хаалга 1 бүгд наримдах Солонгос улс Соулод. Хаалга 2 Франц Кале. Юсон зөв хаалгыг сонгон түүний араас ирсэн байх ба Франц чам шиг урлагийн өвчтэй амьтанд өгөхөд чинь яг тохирсон газар. Яг миний бутаж байсанчлан чи энд байна. Чи өөрийгөө хаашаа явж байна гэж бодов. Хэмээн Юсон зүхтэж байсан Бектонсуу руу мөсөн элднийхийн дайралтаар дайрна. Түүний араас асар хүчтэй мөсөн авраа цацруулан яг түүнийг цавчдгийн даваан дээр ариун бамбай харж ирэн Бектонсууг хамгаалах үед Юсон гайхан хартал. Гигантэн Мария Йегер ариун шидээ хэрэглэн түүнийг хамгаалсан байх ба зэвсгэ болгоно. Ноён Кан Юсон. Та энд юу хийж байгаа юм? Гигантэн Мария Йегер. Госпиталаар рицрүүдийн одонгийн нэгдлийн тэргүүн. Гигантэн Мария. Францын засгийн газраас намайг хар тоглогчийн мөрдөн байцаалтад хамтран ажиллахыг хүссэн юм. Энэ цамхгийн гаралд энд холбогдсон гэдгийг дуулаад хүлээж байлаа. Ноён Кан Юсон. Тийм байх нэ. Тэгвэл энэ галдан шатаагч новшийн эцсийг нь сүм буудаад нөх гаргахад надад туслаач хэмээн хүйтэн инэмсэглэв. Гигантэн Мария. Үгүй. Би таныг энэ хүнийг алахыг зөвшөөрч чадахгүй. Баримтлах явцад амь насыг нь хохирох үйлдэл бол зөвхөн зайлшгүй гарцаагүй тусгай нөхцөл байдалд хийгддэг зүйл. Юсон. Ингээд л гигантэн сарайлаад эхэллээ шүү. Тийм. Чи чинь нэрээ жинхэнэ гигантэн билүү? Мария. Өшөө авалт зөвхөн өшөө авалтыг л дагуулдаг.
Тэр мангас шиг аашиллаа гэд та өөрөө ч бас мангас болох албагүй шүү дээ. Ноён Юсон. Зөвхөн нэг хар тоглогчийг аллаа гэд юу өөрчлөгдөх юм? Мария. Энэ нь миний эсвэл тэр хүний төлөө биш, зөвхөн таны л төлөө хийлж байгаа үг юм. Хэрв та олон улсын хэмжээнд ийм үйлдэл хийчихвэл ямар том давлгаа үүсхийг мэдэж байна. Бидний ярилцаж байх хоорондох алтан шатаагч жуумалзан мишээгээд саваага аван дайралт хийхээр завдах үед Юсон түүнийг анзааран мөсөн элдээ гаргаж ирэн дайрахаар зэхэх үед галдан шатаагчийн дайрсан галан дайралт гентний ариун бамбайн дотроос гарч чадалгүй галдан шатаагчийг өөрийг нь бамбайн дотор шатааж орхив. Үүнийг харсан Юсон гайхан хамгаал дотроос хийсэн дайралт гадагшаа нэвтрэхгүй байна гэж юу вэ? Гэхэд гигантэн би танд хэлсэн шүү дээ. Миний хамгаалахыг хүсэж байгаа хүн бол та юм. Ноён Юсон. Гэмт хэрэгтэн баригдсан. Энэ хэрэг ингээд дууслаа. Гэмт хэрэгтний шилжүүлэн өгөх ажлыг бид хариуцах учраас та өнөөдөртөө амарна уу? Юсон галдан шатаагч руу хүүтэн хараад. Гигантэн таныг ингэж хэлж байгаа бол яа гэхвдээ. Өөр арга алах шүү. Зүгээр л бүдэрч унаад хий дими Франц хүртэл дими явж ирсэн л гэж бодхоос. Тэгэд Юсон нуруугаа харуулан тэднийг орхин явж байх үедээ зүүн хөлөө газар дэвсэх үед Юсоны зүүн хөлөөс харанхуйн авраа гарч ирэн сүүдрийн хүч гигантнийг тойрон галдан шатаагч руу асар хурдтай довтлоо. Өөрийг нь тойрон ард байгаа хамгаалтан доторх байсан галдан шатаагч руу асар хурдтай дайрсан сүүдрийн дайралтыг хоошоо эргэж чарлгүйгээр ариун хүчээрээ хамгаалсан гигантэн эн чинь бүтэхгүй гээд Юсоны дайралтаас хамгаалах үед Юсон үнэхээр болохгүй байх нэ. За яах вэ? Би үүнийг гадарлж л байсан юм гэж хэлээд гигантнийг гайхаж чамжаагүй байтал түүний ард байсан хамгаалтан дотор байгаа галдан шатаагчийг сүүдэр дотроос асар том Блэкигийн ам гарч ирэн залгин алга болов. Үүнийг харсан гигантэн асар цочролд орон тэрхүү болсон зөв рүү зог тусан ширтэн харав. Энэ дээр нэг нэмэлт тайлбар хэлэхэд харанхуйн хүчний эсрэг ариун хүч бол цэвэр контролдог скил. Гэтэл тэрхүү цэвэр контролдог скилийг Юсоны харанхуй юу ч болоогүй юм шиг тас хазаад буталчихсан учраас гигантэн Мария ингэтлээ их гүн шоконд ороод байгаа хэрэг. Нөгөө галдан шатаагчийн байсан газар руу харах үед шалаар дүүрэн цус олчихсон цогцос битгий ил хувцсныхан тасархаа хилтерхийж үлдээгүй байдаг. Гигантнийг дагаж явсан бүлэгмийн гишүүд нь Юсон руу ариун элднүүдэд даалган ноён Кан Юсон хэмээн Юсоныг баривчлан ав. Юсон цамхаг дотор байдаг тоглогчийн хувцас тайлчихсан энгийн иргэний хувцас өмсчихсэн зүгээр л бууж өгөөд хоёр гараа өргөв. Систем. Өдөөн хатгалтын төвшин асар хурдтайгаар нэмэгдлээ. Алиалагчдын эзэн багталтайгаар баясаж байна. Юсон. Энэ галзуу малаас олж хідэн хүн өгснэг чи мэдв. Тэр үхсдийн дунд бүр бяцхан хүүхдүүд хүртэл байсан. Би түүнийг амьд үлдээж чадахгүй. Тийм шалтгаанч байхгүй. Дэлхийг нурааж байгаа цамхгуудаас илүү энэ мэд хар тоглогчид дэлхийг хамаагүй хурдан сүрүүлнэ гэж бодохгүй байна. Гигантэн Мария. Гэхдээ зөвхөн үүнээс болоод үгээ дуусгаж амжаагүй байтал Юсон мангасын гэцийг цөмлөж байгаа хүн өөрөө ч бас мангас болдог гэж юу. За яах. Тийм ч байж магадгүй юм. Хэлэхдээ зэрэгцэн гигантэн Юсоны мөрөн дээр гараа тавьтал асар хүйтэн харцтай болчихсон Юсон гигантэн лөө эргэж хартал гигантэн ноён Юсон та мангас биш. Үзэгдэл шилжих мөчөд Юсон утсаар зад загнуулж байх ба утасны цаанаас түүний ах нь хүмүүнлэгийн үзлэгний чи юу хуцаад байгаа юм бэ? Өөрийгөө сайко халуурчин биш гэж надад хэлээ үсттэй новш минь. Миний чихний ингэрэг хаагарах нь нэ. Та намайг түүнийг алчих гэж илчгээд одоо яагаад ингэж байгаа юм бэ? Би чамайг тэр олон хүмүүсийн нүдэн дээр шууд ялын тогтоол гүйцэтгэж гэж хэлээгүй галзуу новш минь. Адраны хэтэрхий хэрцгий дайралт гээд цаана Юсоны талаар мэдээ гарч байх ба түүний ах Францын засгийн газраас чамайг эндээс хурдхан шиг аваад яваач гэж надаас гуйж говшиж байна. Маргааш өглөөний нислэгийн тэзэгчин захиалчихсан болохоор хурдан буцаж ир. Юсон. Үгүй надад энэ тараахан хийж дуусгаагүй үлдсэн ажил байна. Чи тэнд дахиад ямар гэчин гай тарихаар төлөвлөд байгаа юм бэ? Ярвчээ дахиж асуудал үүсэх юм бол үнэхээр гээд үгээ дуусгаж амжаагүй байтал Юсон. Альвэ надад хувийн амьдрал гэж байна шүү дээ.
Миний ажил дуусахаар танд хэлнэ. Хөөе, Кан Юсон. Юсоны цаана орон дээр суух Мария. Тусалсанд баярлалаа ноён Юсон. Юсон, би танд өртөө үлдсэн болохоор хариуг нь барихын тулд ядаж ийм зүйл хийх ёстой байсан юм. Надад ч гэсэн татгалзах шалтгаан алга. Мария, ашгүй дээ. Юсон хажууд нь очоод "За, энд тухтай байж байгаад" гэд суутал Мария маргааш өглөө Парист уулзцгаая. Гэд Мария орноос босоход Юсон чи ч үнэхээр тууштай зүрүүддүр юм аа. Чамд өөр хэлэх зүйл байхгүй юу? Мария инээмсэглэн үгүй дээ. Тэгвэл сайхан амраарай гэж хэлээд Юсоны өрөөнөөс гарan хаалгыг нь хав. Халааны гадаа зогсох Мария надад ийм хүсэл тавих үнэхээр зүгээр гэж үү гэж санаашран зогсно. Үзэгдэл шилжих мөчөд систем хувьсгалчдын дайны цамхаг төвшин 6 сценарын формат хувьсгалт дайн болон системийн мөргөлдөөн хүлээж байна. Орох тоглогчийн тоо хамгийн багадаа 1, хамгийн ихтэй 12. Дэлгүүр ашиглах боломжгүй. Даалгавар сценарын төгсгөлийг даван туулах. Юсон сүйх тэргэнд байгаа хүмүүсийг хамгаалан мөсөн бамбаагаа гаргаж ирэн бууны сумнуудаас хамгаалах ба түүний хойноос сүйх тэрэгтэй хүмүүс буудан хөөсөр байв. Юсон тэдний зүг мөсөн хэлтэрхиинүүдээр харван уурах шаартал урт талд гүүр байна. Бид тэднийг энд тогтоон байрна. Мария ойлголоо. Систем даалгавар хаан болон хааны язгууртнуудыг хувьсгалын армиас хамгаал. Юсон Мария хоёр сүйх тэрэгнээс үсрэн бууж, Юсон тэдний хөөж байсан хүмүүс рүү мөсөн хил дээрээ цавчин Мария гүүрийг бутлан нуран унгав. Сүйх тэрэг зүгтэн цааш явж, Юсон Мария хоёр хөөж байсан хүмүүсийн зүг харан зогсоод "Зя, дайрах гээд үзэлтэй" гэх үед "Дайралтаа зогсоо" хэмээн нэг хүн хэлэх ба тэрхүү хүн хувьсгалчдын армийн хүн байх ба "Аялагч минь, яагаад өнөөдрийг хүртэл та хувьсгалын армийн төлөө шинэ нэрний үзэл санааны төлөө тэмцэж ирсэн биз дээ? Эн чинь гигантны 2 дахь төрөл шүү дээ. Хэрв та байгаагүй бол бид ялалт байгуулж чадахгүй байсан гигантэн минь. Та яагаад илүү агуу үйл хэргийн төлөө тэмцэхгүй байгаа юм бэ? Та яагаад тэрхүү ялзарсан хаант засаглалын тал зогсоод байгаа юм бэ? Ой, буцаад ирээчтэй гигантэн минь. Бид таны эсрэг тулдахыг хүсэхгүй байна" хэмээн өнөөх хувьсгалж нулимс туслуулан түүнээс гуйв. Юсон гигантны урд гарч зогсоод "Чи үүний төлөө л надаас тусламж хүссэн байх нэ. Тэгэхээр чи энэ ертөнцид анх удаага ирж байгаа хэрэг биш байх нь. Тийм үү? Энэ үргээд өнөөдрийн бичлэгээ дүүргэцгээе. Бичлэгний төгсгөлд мэдэгдэл байгаа учраас бичлэгнээсээ гарахгүй төр хүлээж байгаарай. Та нар яг одоо дуусгаад гарч байх. Тийм болохоор гарахгүй төр байж бай. Та нартай хилцэх зүйл болон мэдэгдэл байна. Эхнийх нь өнөөдрийн бичлэг маань нэрээ таалагдсан болвол та нарт лайк, эсвэл дислайк, эсвэл комент бичээд энэ маахва яг ямар байна? Цаашдаа хүлээж гинөө, хэр их хүлээлттэй байна, хэр сонирхолтой байна гихт мэд зүйлсээ сэтгэл хэсгээрээ эсвэл лайк, эсвэл дислайкаараа надад мэдгэдэхгүй бол би юу ч мэдэхгүй байгаа. Тиймээс та бүхнээс энийг хүсье. Дараагийнх нь хэм бол энэ манхвагийн хажуугаар би дахиад өөр шин манхва эхлүүлэхээр шийдсэн. Тэр нь Бурхантай хамт иргэн ирсэн Хүлэг баатруудын хаан гэдэг маш сонирхолтой, маш олон зүйлийг ойлгуулсан, бодогдуулсан, мэдээж үйл явдал нь үнэхээр уйдахгүй тийм нэгэн сайхан манхваг болсон байгаа. Үдсэндээ огт харамсахааргүй маш сонирхолтой манхва байгаа. За тэгээд дараагийн бичлэгийг би тодорхой лайкны болцол хангасан тохиолдолд оруулж байхаар шийдсэн. Гэхдээ энэ нь зөвхөн галзуу авьяаслыг тоглогч манхва дээр хамаарна. Энэ манхваг би дуустал нь ярина. Та нарын лайк хүрсэн хүрээгүй би энэ манхваг угаасаа дуустал нь ярина. Гэхдээ хэр хурдан бэ, хэр удаан бэ гэдгийг та нар шийднэ гэсэн үг. Тийм учраас лайка дараад хэр хурдан үзмээр байна тэр чинээгээрээ идэвхтэй лайка дарах юм бол энэ манхва маань хурдан дуусгана. Хэрвээ та нар лайка удаан дараад үзчихээ зүгээр орхиод байх юм бол энэ манхва жилийн дараач дуусч магадгүй. Гэхдээ заавал дуусна. Би энийг заавал дуусгана гэдгийг бол баттай хэлье. За тэгээд дараагийн бичлэгээр эргэн уулз хүртлээ. Түр баяртай. Энэ хүртэл сонссон та бүхэнд маш их баярлалаа. Та бүхэнд эрүүл энхийг хүсье.